Түшиг ахаа. Лос Анжелес хотын хамгийн аимшигт гол сүрдийг яриад өг. Дэмжиж байгаа нь лайк. Лос Анжелес гарсан галт төмрийн талаар яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лик. Түшмэг ахаа. Та Лос Анжелес болсон төмрийн талаар яриад өгөөч. Гуй. Дэмжиж байгаа нь лайк. Болчинтай опа. Холливуд яг юу болоод байгааг тайлбарлаж өгөөч. Гуй. Дэмжиж байгаа нь лайк. За, ер нь бол дэлхийд даяар сүүлийн хэдэн өдөр бол нийгэм мэдээлэл бол шуугж байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр Лос Анжелес хотод бол нэлээд том хотын бараг түүхэнд байгаагүй том гал гарсан. Яг өдөө бид нар энэхүү түүмэр хэрхэн ихснийг харж байна. Эхлээд бол зүгээр уулан дээр ийм гал байсан, гал гарсан. За 11:30. Тэгээ ингээд 12:30 ойртож байгааг харж байна. 1:30 цагт бараг нэг ийм хэдэн метр юмтай бас айгүй хурдан ойртож байна. Тэгэл ер нь уулнаас ингээл бүр нэлээ том гал буугаад ирсэн. 6:30 үед бол бүр ингээд ингэсэн байна. За тэгээд 8:30 хувьд бол нүүлгэн шилжүүлэлт ерөөдөө явагдсан. Тэгээд маргааш нь Калифорний тэнгэрийн хаяа ямар болсныг та бүхэн харж ийн яг л аимшиг кинон дэр гардаг шиг тамийн хаалга гэж бол нэгдсэн юм шиг болсон гэж бол хүмүүс зүрлж хэлсэн байгаа. Never seen anything like this. I've been living here for 6 years. There's so much smoke that it is. Түүмрийн утаа нарны гэрлийг хүртэл яаж хааж баг ингэ сар шиг харагдаж байгааг харж байна. Энэ сар биш, guys, нар. 1 сарын 8-ны үед бол ийм байсан байна. Одоо тэгэхээр чи бас айгүй олон хоног галт өмөртөө бол тэмцэн гэсэн үг. Одоо хүртэл юу нь бол явж байгаа. Тэгээ хохирлын хувьд бол энийг бол хэлэх үнэхээр хэцүү. Та мэдэх байх. Лос Анжелес бол одоо Америкт бол маш гайгүй хүмүүс амьдардаг дүүрэг. Одоо юу гэдэг олон танил Холливуд жүжигчтэй юу гэдэг дээр үесээ тийм байсан. Тэгэхээр энэ хүмүүсийн эд хоогшил одоо тэр байшин үл хөдлөхүүд одоо ямар үнэтэй байх нь бол ойлгомжтой. Тэгээд түүнээс гадна 20 гаруй хүн одоогийн байдлаар амнасаа алдсан. Дахиад 20 хэдэн хүн жилдээ ор сураггүй байгаа. Тэгээ өмнө дараа гэсэн харьцуулсан бичлэг хэдүүлээ харцгаа. Эхлээд бол ийм сайхан газар байсан. Одоо энэ байшин бүрэн л ер нь бол доотлол нь сая долларын хаус. Ер нь бол үнэтэй газар. Тэгээ сая 2, 3, 4, 5 гээл явчихна. За тэгээд ийм газар ийм болж хуурсан байгаа. Харж байна уу? Бол аимшигтай. Ийм гоё далайн эргийн зүгээр ийм гоё байшингууд одоо ийм болцсон. Далайн эрэг дээр хүртэл энэ галыг унтраач чадахгүй гэхэлэр бас ямар хүчтэй галт төмөр байсан нь бол ойлгомжтой. Зүгээр л үнс олгоо байсан. Зүгээр л одоо энэ олон хүмүүсийн одоо насан зарим нь насан туршдаа хөдөлмөрлж байгаа шүү дээ энэ чинь. Тэгэл насан туршдаа хөдөлмөрлж байгаа л нэг гайгүй байшин аваад за одоо нэг жаргалаа гэсэн чинь гал ороод ирсэн. Тэгээ хамгийн аимшигтай нь юу вэ гэвэл вэ штэ. Та энэ зарим бодож явах. За окей, на мөнгөтэй хүмүүс гал орж ирлээ, гэрэн шатлаа. Одоо энэ Америк шиг хөгцсөн газар даатгал маатгал гэж тэ юм байгаа л үүдэ гэж бодож байгаа. Тэгээ яг энэ сэдв маш хурцсан сэдв болоод байгаа Америкт. Яагаад вэ гэхээр яг энэ галт төмрийн өндөр эрсдэлтэй газруудад үл хөдлөхийн даатгалыг хийгээс татгалцдаг гэж байгаа. Яа тэгвэл бараг л ер нь бол хизээний цаг шат нь бол ойлгомжтой байсан. Тэрийг нь одоо тэр эрсдэл гаргадаг даатгалууд одоо тэр орон сууцыг даатгахаасаа татгалцдаг байсан гэж байгаа. Яа тэгвэл дараа нь өөрсдөө дампуурн те тэрийг мэдж байгаа. Йоо энэ ямар гоё орол вэ. Йоо энэ одоо хэдэн сая доллар. Яг л одоо бидний Холливуудын киног нь үздэг жүжигчдийн л одоо гэрн байгаа. Хэдэн өрөөтэй. Энийг би шатсан зургийг харж чаддаггүй. Харахаасаа бүр дотор сонирн болчлоо. Яа, ийм болцсон. Тэгээ даатгалгүйгээ боддоо зарим амар хоостой. Галч гисэн хүн штэ гинэ. Палестин шиг харагдаж байна гинэ. Газа шиг харагдаж байна. Бурхан юмыг балансжуулж байна гэсэн байна. Замтайгаа тулсан хид их барилгууд, ногоон орчин байхгүй. Тэгээд бороо ордог үйлрэлт нь одоо усыг тогтоох тэр
усных нь бас одоо юу н асуудалтай байсан юм хаашаа. Улаанбаатарт амар үер болдсон шүү дээ. Усны юу гээд яг тэрнтэй ойролцоо юм шиг байгаа. Тэгээд ийм том галт төмөр гарахад бол агаарын чанар ямар байх нь үү те. Тэгээ агаарын чанар бол Улаанбаатартай ижил түвшинд хүрсэн. Аимшигтай. Нэг бодлын инээдтэй, нэг бодлын харамсалтай гарчиг байна. Галт төмөрт шатаж буй Лос Анжелесын агаарын чанар анх удаа Улаанбаатартай ижил түвшинд хүрв. Энэ хүмүүс бүр амар төмөрд өрчөөд амар юм болж явах чинь зүгээр агаарын түвшинд Улаанбаатартай ойролцоо хүрээд байгаа юм хайшин. Тэгэл боддоо. Лос Анжелес хотын дотор гадна оршдог 1900 гаруй барилга байгууламж шатаж 130 мянган орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсаа гэж байна. Тэгээ энэ тоогоо одоо энэ байдлаар өссөн байгаа. Энэ бүр 1 сарын 10-ны мэдээлэл шүү за. Олон сар хурд тундас ороогүй хуурай цагаартай байсан төмрийн тагалтыг улам нэмэгдүүлсэн. Энэ 7 хоногт болох байсан шагнал гардуулах 3 арга хэмжээ туслагдсан бол эх 7 хоногт Оскарын шагналын нэр дэвшигчдийг зарлах ажиллагааг хойшлуулжээ. Юун Оскар Москвтай байгаа гэдэг одоо IQR компаниас гаргадаг дэлхийн хамгийн өндөр бохирдолтой 10 хотын жагсаалтанд саяхан LA хот анх удаага орсон байна. Ингэснээр тус хот энэтхэг Пакистан, Бангладеш зэрэг улсуудын хотуудтай цуг дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын нэг болсон байна. Энэ үед Улаанбаатарын үзүүлэлт 116 орчим буюу харьцангуй сайн чанартай байжээ. Йоо хараа уралдаад байгаа юм уу хайшаа юм бэ гинэ. Юу яриад байгаа юм бэ? Манайх ганц илүү үзүүлэлттэй ганц юмараа илүү байхад гинэ. Гэрийн агаарын чанар хэмжигчд хөрөнж маань түүмэр гарч байна гэж зааж байсан 12 сард. What? Тэгэхээр харж байгаа Улаанбаатарын агаарын бохирдол ямар байгаа нь бол ойлгомжтой. Тэгээ сүүлийн мэдээлэлээр бол галт төмөр гарч байгаа элед бол монголчууд нэлээд байдаг гэж сонссон 5000 гаруй монгол иргэн амьдардаг гэсэн байна. 99 юм энэ дээр. Монголчууд маань ч гэсэн гайгүй байгаасаа гэж бодож байна. Шинжээчид санхүүгийн хохирлыг 250-аас 275 тэрбум $, гэж тооцоолж байж. Elon Musk-ийн юу хэдлээ. Йоо. Elon Musk-ийн хөрөнгө нь 421 тэрбум гээд тоо. Ингэж болохоор ямар амар баян гэж харж байгаа. Зүгээр Калифорни хамгийн үнэтэй хорооллын хаавсууд шатж байхад Elon Musk-ийн хөрөнгийг тэр хохирлол нь гүйцэхгүй байна гээд тоо. Энэ бол амар харьцуулт биш үү гэхдээ. Арайч бас ийм баян гэж бодоагүй. Elon Musk зүгээр л мөнгө өгч нь үстэй эсвэл хүмүүс туслалаа. Яагаад болохгүй гэж нийт зэмнэр гарсан. Яагаад нэгэн зэрэг төмөр дэгдэг вэ гэсэн чинь салхины хурд 100 м цагаас дээш байхыг бол олон хоногийн өмнө анхааруулсан юм байна. Гэвч олон нийтийн анхаарлыг хангалттай хэмжээнд татж чадаагүй тул урьдчилан сэргийлэх ажил явагдаагүй гэж байна. Бас л жоохон хаанг байдлаасаа болсон байна. Хав гаргийн орой салхины хүч сударч гал сөнөөгчд зарим хэсэгт дарахсан төмрийг унтааж чадсан байна гэж байна. Үүнийг зогсоох хүн хүч нөөц хүрэлцэхгүй байна гэсэн байгаа. Энэ дээр нэг холбоотой мэдээлэл байгаа. Тэр л болохоор юу вэ гэхээр одоо ингээ бас улс төрийн юу орно. Энэ Калифорни мужийн гал унтраах албаных нь бол нэлээд юу нэртэд байгаа. Нэлээд шүүмжлэлттэй байгаа. Тэгээ тэр нь болохоор юу вэ гэхээр одоо энэ галын албаныхаа санхүүжлийг басгацсан байгаа. Тэгээ ерөөдөө хүн хүч одоо багтай гал унтраах хүн баг ингээд тутмаг байхгүй. Тэгээ дээрээс нь тэр нөгөө woke culture буюу LGBTQ, gay, lesbian, bla 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 team одоо нийгмийн ажлуудыг хүчилж одоо юу гэдэг нь те ингэснээр одоо гал сөнөөгчд дотор ч гэсэн одоо энэ gay, lesbian энэ бусад хүмүүсээс авах одоо те эмэгтэй хүмүүс одоо ингээд ер нь бол бүхэл хүмүүсийг тэгш одоо энэ гал сөнөөгчд ажилуулна гэсэн нэрийдлэр бол шийдвэр гаргаад тэр нь бол маш олон хүнд бол нэлээд шүүмжлүүлсэн. Ер нь бол энэ бүхэн ойлгомжтой байсан да. Америк бол арай л жоохон галзуураад байсан. Та нар зүгээр төсөөлтөө одоо ингээд та нарын гэрчин гал гарлаа гэж бодъё. Одоо чинь манад гал гарлаа гэж бодъё. Тэгвэл намайг аврах гэж байгаа гал сөнөөгч яг л бүр цэвэр эр хүн байгасаа гэж бодно өстэй. Яг өөрийгөө эр хүн гэж боддог эрэгтэй хүн байгасаа гэж бодно өстэй. Эмэгтэй хүн ороод ирчихвэл бас хэцүү тийм үү. Мэдээж хүйсийн тэгш байдал оролцоо одоо нийгэм чухал ч гэсэн гал сөнөөгчдөр бол энэ дээр бол санал нийлэхгүй. Ер нь ямар ч логиктой хүн нийлэхгүй байхаа. Тэгээд одоо энэ гал сөнөөгчдийн захирлууд нь өөрсдөө бас LGBTQ одоо нөгөө лесби ирим бас яг ингээд мэддэхгүй. Los Angeles Fire Department is launching its first ever Diversity, Equity and Inclusion Bureau. It is dedicated to ensuring a fair and equal workplace environment. Тэгээд бүр ийм дасаг гаргаад бүр ингээд зөвхөн одоо тэр хүйсийн тэгш байдал одоо ингээд тэрийг ингээд гарах тасаг гаргаад ингээд бүр анханаас нь зааж байгаа. Тэгээ ингээд хоёр хүүс гэж байдгүй маа олон төрлийн хүүс байт юм аа. Одоо юу гэдэг те ингээд бүр ер нь жоохон гал зуруулаа хайцсан. Ер нь бол энэ сүүлийн хэдэн жил бол I welcome all of you in this room to join whether you're LGBTQ+ or not or you're just an ally, you have family members, anybody that's willing to engage. The Los Angeles County Fire Department will be recognized nationally
and possibly even. Тэгээ ер нь бол юмыг улам ийм булангартуулаад л байгаа. Таад харж байгаа. Ийм илүү юм хийж хоорон зүгээр л хитэн булчинлаг ирчүүдийг авчраал зүгээр дарваатлан суналгаар л дарваатлан гүйлгээл яг л хуучны цаг үе шиг байх хэрэгтэй байхгүй. Одоо болохоор зүгээр ингээд хүмүүсийг суулгаал за ингээд юу гэдэг те ингээд би бол гей гэл те мэдхгүй. Энэ бүхэн Монгол битгий орж ирээсэ бурхан минь. Иймэрхүү зүйлс Монгол битгий орж ирээсэ гэж залбираад байжээ. Америк болсон юмнууд ер нь жил 2 дараа Монголд орж ирдэг. Тэгээд энэс босон л орж ирээсэ. Босон ч яах вэ? Энэ л битгий орж ирээсэ. Хүн амын нэг 10-20%-аас дээш хувь нь эрэгтэй эмэгтэй мэдгээ болчвол тэгэл тэр улс бол ер нь сүнэлтэнд ойрхон байна л гэсэн үг шүү. Ер нь бол энэ гал унтраах дасхийн одоо бас гайгүй алтан тушаалтай хүний ярьж байгааг сонсч энэ бол сошиал дээр амар нэлээд бүүн болоод байгаа. Хүмүүст нэлээд шүүмжлүүлээд байгаа. Та яадаг яриаг нь хүргий. You want to see somebody that responds to your house, your emergency, whether it's a medical call or a fire call, that looks like you. It gives that person a little bit more ease, knowing that somebody might understand their situation better. Yeah, listen, I know your house burned down with your dog inside, but our skin color is kind of the same, so you should feel pretty good about that. Is she strong enough to do this? Or you couldn't carry my husband out of a fire, which my response is, he got himself in the wrong place if I have to carry him out of a fire. Somebody broke into your house and you want me to help? Sounds like you should have had a better security system. You had a heart attack? Maybe you shouldn't have gone to so many buffets, fatty. You're drowning? Maybe you should learn to swim. No big deal. That victim-shaming firewoman is only the assistant chief. Holy shit. Good luck with your waterless fire hydrants, Los Angeles. At least you've got diversity to help you. Хай. Окей, харж байгаа. Ер нь бол эвгүй ингээ харах юм бол манусын тарих хүрхгүй. Гинэ. Байна 911 гэсэн чинь. Чи яа буруу газар байгаа гинэ. Ер нь хүмүүсийн сэтгэлийг хараад хахад иймэрхүү сонин жижиг сажиг шийдвэр хариуцлахгүй улс төрчөөд одоо удирдлагынхнаас болоод ер нь энэ асуудал энэ том хэмжээнд хүрлээ гэж үзээд байгаа. Тэгээ өөр нэг сонь зүйл болсон сошиалор нилээ явсан. Тэр л болохоор юу вэ гэхээр ямар нэгэн шалтгаанаар яг одоо бидний харж байгаа нэг байшин галт ерөөсөө өртөөгүй гарч ирсэн байгаа. Яаж гэдгийг нь хамтдаа харцгаая. Юм гэж сонин шүү. Калифорнийн төмрийн гамшигт нэгэн гэр бүлийн байшин шатаагүй үлджээ. Гэрийн эзэн нь Африкийн ядуу айлын хүүхдүүдэд туслах буйны ажил хийдэг ба галт үлдсэн байшин түүний шүтдэг тэнгэр бурхад нь хамгаалсан бололтой гэмээр энэ нь мөн үүлийн үр болон буянтай холбоотой байж болох. Энэ байшингийн эзэн нь үргэлж инх тайван байж эд хөрөнгийн хохирлгүй альва аюулаас хохирлгүй үлдэж байдаг гинэ. Маш гайхалтай түүх байгааг харж байгаа. Буддийн шашинтай. Гэртэн далай багшийн зураг өлгөөтэй байсан хамгаалсан. Лам 3 эрдэн минь гээл залбираа телевизээр яриад байсан. Яг ч тийм байшингаа дахиж завсарлаад дээврээ төмрөөр сольсон бас бус галт эсвэртэй материалаар зассан гэсэн шүү. Юун чи бурхан гинэ. Зас байшингаа төмрөөр дээвэрлсэн болохоор шатаагүй байна. Галт эсвэртэй материалаар байшингаа барих хэрэгтэй юм байна л гэсэн байна л шүү. Битгий худлаа уянгал гинэ. Харж байгаах ер нь нэг жоохон худал мэдээл яаж дарахдгийг хэдүүлээ жишээ болж байна. Өмнө нь өртөх төгсөн галын тохиоллоос хашраад хямдхан усны хошнуудаар дээврээ тоногдсон. Гал усанд тулж ирээд зогсож байшин аврагдсан. Шинжлэх ухаанчаар байлын гамшигыг даван туулсныг шашин өглөх буянтай холбож байгаа нь гүнэг юм а гэж. Ямар ч ид бишээ. Зүгээр л байгалийн гамшигт төсвөртэй байлга шинжлэх ухаанаар байрсан учраас шатаагүй үлджээ. Улаан дээвэрт нь 23 онд хавайн төмрөөс үлдсэн. Дээр өвүүлсэн ус шүрчгчтэй 3 давхар өндөр нь 25 оны төмрөөс үлдсэн гинэ. Хоёр өөр байгаа юм байна. Сая улаан дээвэртэй чи 23 оны хавайн төмөр их гэж байна. Шатахгүй, нурахгүй, гулсахгүй, усанд автахгүй, барыг худалч хүнд солирын цохилж даахаар бодож байрсан юм байна. Тийм байна. Мэдээллийг нь тавьсан байна. Яг Африк явж буйны үйлс хийх юм гэж бодож байгаа ч. Нөгөө сүүлийнх нь энэ баг шиг байна. Лос Анжелест игдсэн их төмөр дунд ганц байшин шаталгүй үлджээ гэж байна. Тийм хүмүүс бол сэргэлэн л байна те. Анх байшингаа бүрэн бетон хийдтэй бариулсны ачаар ийхүү төмөрт өртөлхөө үлдсэн бөгөөд галт төмөрт төдийгүй газар хөдлөлтийг төсвөрлөх чадвартай бат бөх бүтцтэйгээр бариулсан тухайгаа эзэн ярьжээ. Окей. Энэ ихтэй хар мэдмээр юм биш үү те. Галт шатдаггүй газар хөдлөлтөнд эсвэртэй ингээл сүулт нь үлдэж байгаа чинь маш том давуу таа шүү те. Ер нь бол ингээ хараад тахлаар хүмүүс ер нь бол урьдчилаад мэдл байсан юм шиг ба. Одоо ингээ Joe Rogan дээр 24 оны 6 сард нэг хүн ингээд ярих та. Тэгээ манд хүн өөрөө нүүсэн хуучин Калифорнид байсан. Тэгээ Калифорнид байхад нь бас түүмэр мэрсэр гардаг байсан байгаа юм. Тэгээ галс өнөгч хэлэхдээ ер нь бол одоо энэ бүхэн одоо ингээд нэг өдөр яг нэг зөв салхи таараад нэг галт харахад бол тэгэл ер нь
бүгд будаа болно гэдгийг бол хэлсэн байгаа өөртөө. Тэгээ ер нь л маш ханга байдлаас өөрчилж бэлдээгүй байдлаас болсон. Тэгээ одоо нилээ бас олон буруутангууд гарч ирэх бах. Ер нь хүмүүс бол нилээ шүүмжлэлтэй байгаа. Гол нь өөрчилж ядаж хохирлыг нилээ баг дээр байлгаж байсан болохоор юмыг зүгээр ингээл тоохгүй байсараагаа хамаг хөрөнгөө одоо ингээл үнс болгож байна. Энэ бол амар. Ер нь бол цагаа тулвал бидний насаараа цуглуулсан хөрөнгө мөнгө ингэж зүгээр л нэг хоны дотор үнс болох боломжтой гэдэг бол энэ бол амьдралыг нэг өөр өнцгөөс харах юу бол бодогдож байна л да. Амьдралыг нэг өөр өнцгөөс харах. Тийм учраас бас хитрхи ингээд бүх юмаа ингээд мөнгөнд зориулж явах бас сонирч юм шиг те. 60 жил ажиллаад амар гой байш яваал тэр ингээд шатчул яг уу. Түлгээл дуус үстэй. Эцэгтгий мөнгөний хөдөлмөрлөг гэж хэлж байгаа юм биш шүү. Хөөе. Recovery, what do you say? Тэгээ одоо хүртэл галын талаар бол лайвууд, мэдээллүүд ингээл яваал байна. 30 мянган хүн үзсэн байна. Мэдээний сувгууд бол шуурхай лайв хийж байгаа. Лутер гэхэлэр чинь нөгөө дээрэмтэй хүмүүс хэлдэг үстэй. Дайны дажуугаарх дажин гихчээрээ бас нөгөө шатж байгаа дутуу шатсан байшингууд руу орж бас юмыг авах. Тэгээд тэгснээр даатгалын тооцоонд нь одоо ингэж буруу тоо гаргах юм аюултай гэж бас ярьж байгаа маань. Some people say, well, it's a non-violent crime. It's a despicable crime and you're going to go to jail. Bottom line, period, exclamation point. 22 хүнийг бол тэгж байшингаас бол юм авч ийсэн гэж бол барьсан байна. Энэ бол сайн биш ээ. Энэ бол бас болохгүй гэмт хэрэг шүү гэж бол сануулж байна. The real criminals are the insurance companies. The insurance companies did not take care of anyone in our neighborhood. Тэгээд даатгалын газруутай л ер нь нэлээд асуудал болоод байгаа юм байна хажуугаар нь. Тэгээд үнийн хөөргөлт одоо үн дээр одоо ажилласан. Ер нь тэгэл дайны хажуугаар дажин хүмүүс их байна л гэсэн үг л дээ. Одоо ингээд энэ олон хүмүүс байраа алдчихаар хажуугаар нь ойролцоох одоо тэр байрны үн бол өрснө гэсэн үг яад бол эрэлт нь бол амар нэмэгдэж байгаа хүмүүс байшингаа алдаад те. Тэгээд тэрийг бол хориотой, тэрийг бол хууль бус гэж бол ярьж байна. Тэгээд Мел Гибсон бидний бас сайн мэддэг жүжигчин энэ дээр бол нэлээд арт түмний талд бол орж дуу хоолойгоо илэрхийлээд байгаа. Тэр усных нь юун дотор нь хангалттай ус бүр байгаагүй гэдэг байгаа. Ус байгаагүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө тэрбумтийг одоо дайныг дэмжих Украин, Израиль руу ингэж явуулдаг. Өөртөө ингэж одоо энэ гайгүй тансаг хороолдог хүртэл усных нь юу нэ хоосон байх чинь те. Тэгээд ер нь бол ийм хүн болоод байгаа. Тэгээ маш харамсалтай, маш олон хүмүүс орон гэрэг болсон. Цаашдаа яах нь харцгаая. Нэлээл удаан хугацаа орж иж одоо нөхөн сэргээлт одоо босголт явагдах бах. Тэг хүн болгон лайк дарж хэлээ бүтгүүлээрэ дараа юмчлэр уулзлаа. Түр баяртай guys.